За дараагийн хэлбэл энгийн бодлогоо нэмэх хасах үйлдэл 4-р ангийн ээлжид бичээл. За хажууна танилцуулна. Манай Holmes ингэж харагдаж байгаа шүү дээ тий. За Holmes маань харагдаж байна. Тэгээ багшийнхаа ихээр энэ teachers гэж харагдаж байгаа. Тэгээ багшийнхаа ихээр нэвтэрч орлоо. Манай хэрэглүүрүүд харагдаж байна. За би болохоор түрүү нөгөө нэг ангийг хоёр ангаар үүсгэн байгуулдаг гэсэн шүү дээ. Сая хэдүүлээ 5 минутын даалгавар ажиллахдаа нэрээ ангийнхаа кодыг хийгээд шууд нэрээрээ нэвтэрдэг даалгаврыг ажилласан тий. Биш анги руу орж ажилласан тий. Одоо харин би болохоор та хэдтэй нөгөө нэг ангиа эхлээд үүсгэчээд тэгээд тэр кодороо нөгөө нэг сурагчид нь нэвтэрч ордог байхаар зохион байгуулсан. За энэ ангигаа A class гэж нэрлэлсэн. За би ангидаа сурагч болгоныгоо нэмсэн байгаа. Энэ сурагчууд маань байна. Тэгээд та бүхэнд одоо ингээд цаанаас нь шууд кодлоод дугаарлалцсан харагдаж байна тий. Цаанаас нь код өгсөн байна гэсэн үг. За би энэ кодыг та бүхэн рүү явуулъя. Энэ кодоор надад хичээл рүү нэвтэрч орно гэсэн үг байхгүй юу? Чатаар юм. Зураг юм дүүлээ. Зүгээр харуулж өөрөө За тэгвэл ямар ч байсан эхлээд анги урьдчилаад үүсгэсэн байгаа. За энэ ангидаа би зүгээр эндомор нэг хичээл оруулсан байгаа. Одоо яг зорилготой одоо ажиллаж байгаа хичээлээ оруулчих. Тэрийг за энийгээ түр хаач. За тэрийг болохоор Activity Bank дотор ингээд энэ нөгөө нэг Explore гэдэг би нийт хичнээн одоогийн байдлаар 1385 ийм нийтэд нээлттэй ийм хичээлүүд байгаа юм байна. Тэгээд өөрийнхөө үүсгэсэн хичээлийг болохоор My Activities руугаа ороо харна. Энэ дээр болохоор энгийн бодлогоо нэмэх хасах үйлдэл гэдэг. Одоо энэ хичээлийг би та хэдгээр ажиллуулъя, энэ анги руу ажиллуулъя гэдэг юм бол энэ 3 зэг дээр нь дарлаа. Assign to students гэдгийг дарлаа. Одоо public бишээр анги сонгож өгнө гэсэн. Та нарыг би A class гэдэг ангид хуваарлсан байгаа тий. Тэгэхээр ийшээгээ дарлаа. Тэгээд энийгээ тарчих. За одоо эргээд нөгөө юу руугаа ороо харъя. За та хэд маань эхлээд энэ хичээлийн маань кодыг хийгээд ороод ир. Харин тийм байна. 27 77H гэсэн кодыг хийгээд ороод нэвтрэх гээд үзтээ. Тэгэхээр юу болж байна? Яг түрүүний хишгийг нэвтрэх гээд үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр юу ажиллагдчих вэ? Student code гэж байна уу тий? За одоо тэгвэл энэ дээр энэ кодоо хийгээд орно. Хувийнхаа. Нөгөө манай онлайнаар оролцож байгаа хүмүүст код нь харагдаж байна уу? дахь код ахад хэлээч. 27 77H. Зэ хараа хичнээн хүүхэд нэвтэрч орж ирсэн баг. Хүчил багшаас босд нь бүгд ороод ирсэн байна. За манай одоо түрүүн яриадсан шүү дээ. Одоо манай эрт яг энд харагдаж байна. 9 хүүхэдтэй анги үүсгэсэн чинь 8 нь ороод ирсэн, 1 нь орж ирээгүй байна гэж тий. Энэ дээр тохиргоон дээр нь дараад энийг хэдүүлээ хуваар илэрхийлээд харчиж болно. Энд дээрээс сонголтуудыг хийнэ гэсэн үг байна шүү дээ. Хуваар илэрхийлээд харъя гэх юм бол ангийн маань гүйцэтгэлийн хуваар илэрхийлээд харна гэх юм бол энэ хувь гэдгийг сонгоно шүү. Тэгээд энийг хэр гүйцэтгэлд одоо оргилмаа жишээ нь төрүүлээд хийгээ явуулсан шүү дээ. Хэдүүлэн гэсэн. хий гэсэн юм уу? Хий гэж хэлээгүй. За тэгээд энэ хүүхэд маань болохоор төрүүлээ хийгээ явж байгаа болохоор энэ 17% гүйцэтгэлтэй даалгавруудаа хийгээ явж ингээд харагдаж байна те. Бус нь хийгээгүй багшаагаа хүлээж байгаа болохоор ингээд тэг гэд харагдаж байна гэсэн. Шин код хийдэг. Тэ чимээ чекэд өгөө 1000. Мянга гэдэг кодтай байна. За эргээд ярианд орцгоё. Юун дээр явж байлаа? Тийм даалгавруудаа өгсөн тий. За тэгэх юм бол одоо багшийн цонхноос ингэж харагдаж байна гэсэн үг байхгүй юу? За та хэд маань одоо ороод эхний дасгалаас нь эхлээд ажиллаад үзэж байгаарай. 4-р ангийн хичээл тий.
За хамгийн эхлээд ингэж харагдаж байна. Энэ хичээлийн маань зорилго нь юу вэ гэвэл ижил хуваартай бутархаануудыг хооронд нь нэмж хасах үйлдэлийг хэрхэн гүйцэтгэх талаар энэ хичээл маань орно гэв. За тэгээд дараа нь болохоор 4-р ангийнхаа хүүхдүүдэд бид нөгөө нэг тэнцүү бутархай гэдгийг яг тийм нэр томьёо тодорхойлолтоор нь үзээгүй байгаа ч гэсэндээ одоо туузыг 3 хуваасны 2 нь туузыг 6 хуваасны 4-тэй тэнцүү харагдаж байна. За тойргийг 2 хуваасны 1 нь тойргийг 4 хуваасны 2-тай тэнцүү харагдаж байна гэх мэт энэ ажиглалтуудыг хийгээд сурцсан байгаа гэсэн. За тэгэхээр энэ эхний даалгавар маань юу вэ гэвэл хүүхдүүдээр ажиглуулад энэ зургуудаас ямар дүгнэлт хэлж чадах вэ? Одоо багш нь танарт яг юуг харуулад байгаа юм бэ гэдэг талаар хүүхэд өөрсдөө энэ дээр тайлбарыг бичнэ гэсэн. За миний хичээлүүд ер нь ихэвчлэн ийм нэг нээлттэй хариулттай юунууд байгаа. Дасгалуудаас бүрдсэн байгаа. Хүүхэд болгоноосоо ингээд юугээд буруу ойлголт, зөв ойлголтыг ингээд шат бүр дээр нь илрүүлье гэж бодож байгаа болохоор ийм даалгавруудыг түлхүү сонгож оруулсан гэсэн. За түлхүү одоо юу гэдэг вэ? Хийж оруулсан гэсэн. За жишээ нь энэ дээр одоо хүүхдүүд тайлбараа бичиж байгаа. 2 дахь дасгал. За синг дорж огш явуулсан байна. Тойргийг 2 хуваасны 1 нь 4 хуваасны 2-тойгоо тэнцүү байна гэдэг ажиглалтыг хийсэн байна тий. Цолмон багш маань тэнцүү бутархайнууд ажиглагдаж байна гэж хэлсэн байна. Тэгтээ манай дөрвийнхэн ч арай л тэнцүү бутархай үзээгүй л байгаа л та. За тэгээд тэрний дараагийн дасгал маань тэрийг бичээд юугаар явуулчих штэ тий. Тэгээд тэрний дараагийн дасгал маань олон сонголттой даалгавар. Эннээс зөв гэж бодсон хариултаа сонгоно гэсэн үг. За хуваар нь 4 байх бутархайнуудыг сонгох гэж байна тий. За ингээл харахад биднэрт хуваар хүртүр гэдэг нь аль нь хүртүрийн аль нь хуваар нь гэдгийг мэддэг болсон байгаа юм чинь эндээс хараад шууд сонгоно гэсэн үг. Мэдээж хэрэг 1-р төвшний даалгавар болж өгч байна гэсэн үг. Дараагийн дасгал нь Canvas төрлийн даалгавар. Canvas төрлийн даалгавар маань энэ дээр болохоор багш нь энийг болохоор өөрөө энэ нөгөө нэг шууд зураг шууд ингээд скриншот хийж аваад тэгээ тэрийг ингээд Canvas дээр оруулсан. Тэгээ та хэдэд яг ингээд зураг нь шууд харагдаж байгаа гэсэн үг шүү. Тэгээд энэ дээр бодлого зохиож ярилцаарай гэж байна. За энийг харъя. 4-р дасгал хүүхдүүд хэр хийж байгааг. За бүгд юунуудаа бол хариулж байгаа юм байна. Мөнхцөл агш маань ороод ирсэн явж байгаа юм байна. Үгүй хамгийн хоом нь нөгөө нэг нэвтрээд орчгоо шууд континью дарагдсан юм шиг харагдаж штэ. Тэр шиг л байна. Яг дараагийнхын дасгалыг хийхгүй л байна да. Мультимедиа доотлих нь юун дээр нь юугаа бичнэ гэж байгаа да. За сингээ огш маань бодлогоо зохиосон байна. 2 савн дахь усны нийт хэмжээ бол гинэ. За байж болно тий. Ариун жаргал. Аягны 4/3 ус байсан, дээр нь 4/1 хэмжээний ус хийсэн бол нийт хэд болох вэ гэдэг бодлогыг хийсэн байна. Бусад хүүхдүүд маань бодлогоо явуулаарай. Сурагчд юм ээ. Бодлогоо зохиосон бодлогоо явуулаарай. Энэ дээр болохоор нөгөө хүүхдүүдийн жишээ нь хүүхдүүдийн бодлого зохиож байгаагаас нөгөө нэг хүүхдүүдийн өссөн орчныг ч гэсэн одоо зайнаас ингээд тандан судлах боломжтой гэж би юу бодож байгаа. Тийм болохоор ийм бодлого зохиох даалгавар юу н хүүхдүүдээр ажиллуулах дуртай. За тэгээд 5-р дасгал. За харъя 5-р дасгал маань мультимедиа даалгавар. Энэ болохоор тийм хэдүүлээ болохоор онлайныг одоо нөгөө дэвтэртэй зөвхөн ингээд онлайн дээр юмаа хийгээд яваад хахаар ингээд хүүхдүүд маань тэмдэглэж авсан чинь байхгүй ингээд үлдчихтэй штэ. Тэгэхээр энэ дээр нь ингээд дэвтэр дээрээ бичээрээ тэмдэглэж аваарай гэд өгчих юм бол хүүхдүүд яг энэ тодорхойлолтоо дэвтэр дээрээ тэмдэглээд аваад ядаж дэвтэр дээрээ үлдгэцтэй байна гэсэн. Энэ миний ингээд бичээд өгчих юм бол хүүхдүүд маань өөрсдөө тэрийг нэг
Одоо ялангуяа энэ 4-р ангийн хүүхдүүд чинь яг асуулт бүрэнд ингээд детальчлан хариулдаг үе дээрээ байгаа шүү дээ тий. Тэгээ тийм болохоор энэ минийг бол үлдээхгүй тэмдэглэж аваад явдаг гэсэн үг. За дараагийнх нь канвас төрлийн даалгавар. За одоо энэ дээрээс одоо хэдүүлгийнх нь ажиллах юм маань 5-ны ажиллах юм маань харагдаж байна тий. Эхлээд ээж 40,000 төгрөгтэй байснаа 8-ны 3-аар 3 хэсгээр найлам, 8-ны 1 хэсгээр нь жүрч худалдан авсан бол бүх мөнгөний ямар хэсгээр ингээд жимс худалдан авсан бэ гэж байгаа. Тэгээд энийгээ болохоор Graspable-Mat гэдэг юугаа ашиглаад бодно. Ингэхдээ энэ асуудлыг шийдэхдээ нэмэх тэмдэгэн дээр нэг товшиж үзээд юу болсныг ажиглацгаая гинэ. За багшин ч гэсэн товшоод үзье. Шууд манай нийлбэр буюу хүртвэр дээр хүртвэрийн нэмээд хуваарийн хэвээр нь бичсэн тийм энгийн батархай маань гарч ирж байна тий. За тэгсэн чинь дараагийн өгүүлбэртэй бодлого нь болохоор Эрдэм ундрахнаар пицца ингээд захиалсан. Тэгээд Эрдэм нь пиццаны 7-ны 3 хэсгийг, ундрах пиццаны 5-ны 1 хэсгийг идсэн бол ямар хэмжээний пицца идсэн бэ тэр хоёр хамтдаа гэдэг бодлого байна. Тэгээд энийгээ болохоор нэг бодох илэрхийллийн доор өгсөн байгаа. Тэгээ энийг за түрүүний хэсгээ яг нэг товшилтоор шийдэж чадчихэв үү? Манайхаа яг ийм тохиолдолд нэг товшилтоор ингээд дарахад сэгсэрж ийн те болохгүй байна. Нэг товшилт гэдэг үйлдэл авахгүй гэдэг тэг чинь те. Тийм болохоор за одоо тэгэнгүүт доор нь бас задгай хариулт авах асуулт байгаа. Тэрэн дээр нь юу вэ гэвэл яагаад манай энэ Graspable-Mat гэдэг зүйл маань эхний бодлогын бутархайнуудыг хооронд нь нэмчээд хоёр дахьыг нэмж чадахгүй байгаа юм бэ гэдэг асуултыг хүүхдүүдэд тавьж байгаа. За энэ чинь манай 6-гийн даалгавар тий. Мэддэхгүй гэнэ. Яагаад гэж байгаа юм болоо гэдэгт хариулна. За өргөлмөө болохоор ижил хуваартай биш тул нэмж чадахгүй байна гэж байгаа юм байна тий. Энэ болохоор нөгөө дөнгөж ижил хуваартай зүйлийг л нэмж сурж байгаа хүүхдүүдэд орж байгаа хичээл болохоор ингээ илүү хөнгөн илүү яг зөв штэ. Манай хүүхдүүд та нар чинь бүгдээрээ л 4-р ангийн хүүхдүүд шиг сэтгэнэ гэсэн. Хуваард байгаа тоонууд өөр байгаа болохоор юм шиг байна. Хүүхэн хариулсан байна тий. За ингээд хүүхэд болгоны хариултыг ингээд одоо жишээ нь одоо саяных чинь 6 дахь дасгал штэ. За энэ Эрдэнэ сувд хүүхэд яаж хариулсан бэ гэвэл ингээд Эрдэнэ сувд гэдэг нэрнэн дээр 6 дахь ингээд юм дээр нь дараад ингээд харах юм бол хүүхдийн хариулт нь харагдана гэсэн. Эрдэнэ сувд бол дээдлийнхийг бол нэг товшилтоор нэмж чадсан байна. Доотлихыг нэг товшилтоор нэмээгүй байжгаад нэмчихсэн байна. Тэгээд дараа нь болохоор задгаа юм асуултанд маань ингэж хариулсан байна гэдгийг ингээд алхам бүрээр нь харж чадна гэсэн үг хэдүүлээ. За тэгээд даалгавруудаа цааш нь ажиллаад байгаарай манайхаа. Тэгэл 7 дугаар дасгал дээр нөгөө даалгавруудын төрлөөс маань hotspot төрлийн даалгавар ороод ирлээ тий. Энэ төрлийн маань даалгавар маань яадаг вэ гэвэл энд нэг байгаад байгаа энэ дугуй штэ. Энэ дугуйг нэг товшилтоор нэмж хасах боломжтой бодлогуудын үйлдэлийн тэмдэг дээр тавь гэж байгаа. Тэгэхээр энэ дугуйгаа чирж аваад ингээд тавина гэсэн үг байхгүй. Нэг товшилтоор нэмж чадна гэдэг чинь манай ижил хуваартай зүйл бодлоны бутархайнууд штэ тий. Ингэж аваад тавина. За энийг ингээд албаар буруу хийгээд үзье. Тэгээд чек гэж шалгах юм бол энэ хоёр маань зөв байсан маань энэ маань буруу байсан маань гээд шууд гараад ирнэ гэсэн үг. За тэгээд энэ дээр нь дараад яаж дахиад чек гэдэг л буруугаа ингэж гаргаж ирээд тэгээд энийг дахиад зөв болгоод залруулад ингэж явуулах юм бол зөв болцсон гэх. Одоо наадмын өөртөө нэг гоё харагдаж ш. Бүх хүмүүсийн цэвэр бөөгнөр үүсгэсэн. Одоо харина. Баштай нэгдсэн тийм юу гэж байдаг. Хүн болгоно хараад байна. Ингээд үү? Тийм харж байна. Манайхан бүгдээрээ зөв хийгээгүй байна. Энд одоо жишээ нь энд хоёр улаан жижигхэн цэг харагдаж байна те. Энэ дээр болохоор манай хоёр сурагч маань энийг ингэж сонгосон байна гэсэн үг байхгүй юу? Энэ дээр ч гэсэндээ нэг сурагч маань сонгосон байна. Энэ дээр хоёр сурагч маань ингэж буруу хариултуудыг сонгосон бол жижигхэн улаан цэг болж харагдаад харин зөв хариултуудыг сонгоснууд нь ингэж том том ногоон
цэг болж харагдана гэсэн. Энд дээр нөгөө нэг доошлуулаа харах юм бол сурагч бүрээр нь ингээд детальчлаад харна гэсэн. Сод гэрэл гэдэг хүүхдээс бус нь хийсэн байна тий. Одоо содоо маань одоо хийж. Ингээд даалгавраа шууд ингээд харж болно. Одоо түрүүний даалгавруудыг ч гэсэн ингээд харж болох байсан тий. 6 дээр нь 6 дугаар даалгаврыг ингээд нийтэд нь харьяа гэх юм бол хүүхдүүдийн одоо задгаан хариултуудыг ингээд ерөнхийд нь харьяа гэх юм бол энд ариун жаргал гэдэг хүүхэд мэдгүй гэсэн байна. Эрдэнэ сувд ингэж хариулсан байна. Сод гэрэл хариулаагүй байна. Сингдорж гэдэг хүн ингэж хариулсан байна гэд хүүхэд болгоныхаа хариултуудыг ингээд харчих боломжтой. Яг даалгавраар нь ингээд сонгож аваад харчих боломжтой гэсэн үг. Энэ маань нөгөө нэг бидний нөгөө нэг анализ хийх дээр юу гэл аюу хэлбэрчлээд өгöd байгаа юм л да. За тэгээд та хэд маань цааш нь үргэлжлүүлээд хийгээрэй. За эхний хідэн дасгалж гайгүй асуудал нэг гарахгүй байх гэж бодож байна. 10 дугаар дасгал, 9 дугаар дасгалыг хийгээд 10 дугаар дасгал руу ороход за нэмж хэлэх нэмэлт мэдээлэл бол багшд нь байна. Харагдахгүй нөгөө нэг хотспот төрлийн даалгавар уу? Би уг нь тэгээ зургийг дахиад дахиж оруулсан шүү дээ уг нь. Та нарын зураг зүгээр ороод байгаа юм тий. Миний хэл орохгүй. Ийм байсан бохгүй яа 11 дахь даалгаврынх нь зураг нь ийм энгийн бутархаанууд ингээ нэмэх үйлдэлийг ингээ харуулсан. Тэгээ эндээс алдааг сонгоно гэсэн. Нөгөө нэг энэ бөөрийн хийгөө чирээд алдаатай энэ 16-ыг алдаатай гэж бодож гин үү? Эсвэл 3-ыг алдаатай гэж бодож байна. За 3-ыг алдаатай гэж бодчих гэх юм бол буруу гэдэг ингээд харуулж байна тий. За тэгвэл энд нэмээд байгаа нь алдаатай байна гэдэг ингээд их юм бол ингээд зөв дээр наваач тавих юм бол чеклэгддэг гэх юм уу? За энэ даалгавар маань алдаатай болчихсон юм байна. За 10 дугаар дасгалыг хийж чадчих нь манай шинэ сурагчид. Харъя да. Сингагш, навчагш, талбан багш бүгдээрээ 10 дугаар дасгал дээр байна тий. За хэдүүлээ 10 дугаар дасгалыг гүйцэтгэхдээ ингэж юм тий. Ижил хуваартай бутархаануудыг ялгаж ангилна уу гэдгсэн чинь за ялгаж ангилна уу гэхээр хэдүүлээ ямар ч байсан ойрхон 50 гэдгийг бол ингээд мэдээд нь штэ. Тэгээд яаж тхийгээ мэдэхгүй байна тий. За тэгээд яаж тэх вэ гэвэл энэ arrange гээд энэ дөрвөн тал руугаа заасан сумтай энэ зэсийг харж байна уу? Энэ дээдлийн нөгөө нэг цонхон дээр байгаа arrange гэдгийг сонгоод тэгэх юм бол бүгд ийм хайцаглагдаад гараад ирж байгаа бүх нөгөө өгөгдлүүд маань одоо энэ өгөгдлүүдийг дуртай газар авчиж болно. Тэгэхээр энэ 11 хуваарьтайг 11 хуваарьтайд ингээд ойрхон авчираад энийг бол нөгөө бага ангийн хүүхдүүд илүү сонирхолтой хийж гүйцэтгэн л дээ. Нөгөө нэг хөгжилтэй байдаг гэх юм уу? За 7-нуудын энд нь тавьчих, 17 хуваарьтайнуудын энд нь тавьчих. Ингээд л ангилчихна гэсэн үг. Тэгэл энийгээ submit хийгээд гарч. Тэгэх юм бол одоо та нар дээр зөв буруу нь харагдахгүй байгаа ч гэсэндээ багш бол багшийнхаа ихээр нэвтэрж аваад харж чадна гэсэн үг. За ариун жаргал, оргилмаа, дэлгэр сахан. За цолмон багш маань явуулсан байна. Цолмон багшихыг харъя. За бодоргай нөгөө хуваарийнхаа нөгөө зураас дээр дараад бодогдсон байна тий. Энэ маань 11-ний 3 байсан юм байна, 11-ний 9 байсан юм байна. Ингээ ялгцсан байна тий. За болж байна, сайн байна. За 11 дугаар дасгал нь манайхаа жоохон за таныг харъя. Навчагш. За 10 дугаар дасгалыг ингэж гүйцэтгсэн. Багаас нь их нэрэмдэж тийсэн. Багшаа та алдсан байж тий. Юу вэ? 11-ний 8-ыг 17. За оргилмаа гэхийг харъя. Ингээс тавигч юм. Их аваад чач хоёр юм биш. Одоо эндээс нөгөө хүүхдүүдийн нөгөө нэг зэгцтэй сэтгэж байгаа инээ дээрээ залах уу байна уу? Бүгд ажиглагдсан гэсэн. Аха.
За ингээд ажиглагдана гэсэн үг. За 11 дэх даалгавруудаа манайхан алгасчаарай. Зургийн та нарт харагдахгүй байгаа маань ийм зурагтай өгнө байсан. Алдааг нь олох ийм даалгавар байсан. Тэгээд энэ дээр та нарт харагдахгүй байгаа юм чинь алгасчих. Тэгээ шууд энэ дээр нь дараал энэ урталтай байгаа хэсгийн 12 гэдэг дээр нь дараал дараагийн дасгалыг гүйцэтгэв. За манай түрүүний хэдүүлийнхэн 5 минутын нөгөө нэг сэргээх дасгал дээр ажилласан Goal State төрлийн даалгавар тий. Энийг бол та нар манай асуудалгүй гүйцэтгэх байх. За одоо жишээ саяны энэ Goal State төрлийн даалгаврыг гүйцэтгэхдээ хүүхдүүд маань хөвчлэн яаж гүйцэтгэж байгааг нь одоо харж болно гэсэн үг. Одоо жишээ нь энэ 15 дахь Goal State төрлийн даалгаврыг оргилмаа гэдэг сурагч маань нэг reset хийсэн байна гэдэг нь харагдаж байна тий. 2 алхмаар хийсэн байна. Гэхдээ нэг reset хийсэн байна. Эсвэл энд хим Think Dodge гэдэг сурагч маань 3 алхам гүйцэтгээд хийсэн байна. Гэт бүх юм нэг үйлдэлүүд нь харагдана. Энэ дээрээ дараад орох юм бол энэ хүүхэд яг юг яг яаж хийсэн харагдана гэсэн үг. За одоо жишээ нь энэ хараа олон сонголттой даалгаврыг энэ эхний сурагч ариун жаргал журналын эхний нэртэй хүүхэд буруу хийсэн байна тий. Ингээд буруу хийсэн байна гэдэг нь харагдаж байна. Ядаж бүглэж таалтаа гэхгүй. За тэгээд ингээд олон сонголттой даалгавруудаас сонгоо явж гин гэсэн үг. Одоо жишээ нь энэ даалгавар бол 4-р ангийнханд нэлээд л хөөрхөн бас юм бодвол ш. Яг ижил бусдаас ялгаатай хуваарьтайг сонгох гэсэн чинь хүртврүүд нь адилхан ч байна, хуваарьуд нь адилхан ч байна. Тэгэхээр энэ алийг сонгох вэ, аль нь хүртвэр, аль нь хуваарь илээ гэл нөгөө хэд чи өөрсдийнхөө хувьд нөгөө нэг танин мэдгүй оюун дүгнэлтэд ашиглаад бодно гэсэн үг. За одоо энэ хариун 4-3 бутархаатай тэнцүү байх илэрхийллийг сонгох гэж байна тий. Нэмэхээр 4-3-тай тэнцүү байх гэдэг үгийг бас сайн анхаарах хэрэгтэй. Тэнцүү байх гэж байгаа юм чинь хэдүүлээ түрүүнд хамгийн анх нөгөө нэг энэ дасгалыг ажилласан тий. Энийгээ бас бодоод тэгээ даалгаврыг ажилланаа. Тэгээ олон сонголттой даалгавруудаа ажиллаж байгаа явцын багш нь харъя. Тийм би яна буруу оруулсан биш. Тийм биш тийм манайхаа. Одоо энэ дээр уг нь бол чеклэхгүй явуулах юм бол чеклэхгүй бай гэсэн чинь чеклэхдэггүйсэн. би нөгөө нэг тийм тохиргоо ингэ явуу хандаа. Гэтэ дээр чи хийсэн байсан. Тэрэн дээр нь би нөгөө нэг энийг болохоор бүгдээрээ хариулт нь биш гэдээ анханасаа өгсөн болохоор бүгдээрээ хариулт нь биш байгаа үед continue даж болоод submit даж болоод шүү дээ. Одоо харин би нөгөө нэг энэ дээр андуураад нэгийг зөв хариулт гэд бодгодлаа иччихье. За миний алдаа энэ уучлаарай. Дөрвөлгээд юунийг хариулах вэ? Гэтэ би зөв хийсэн шүү дээ. За энэ багшийнх нь алдаа байсан байна. Уучлаарай. За одоо тэгээд 19 нас канвас төрлийн даалгавар байна. Даалгавруудаас юм олон төрөлтөөр тавьж болоод байна гэсэн. За одоо та шинэ сурагчид маань 19-ийг 20 дээрээ яхаа мэдгүй сууцгааж гинүү. Гайгүй юу? Шинэ сурагчдаа. Сохон байна уу? Миний дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна. Асуух байна уу? За 20 дээр яаж хийх вэ гэвэл ингэж хийнэ гэсэн. Одоо энэ дээр ингээ бодлого бүрийн хариунд 7-3-тай тэнцүү байдаг энэ дөрвөн бодлого зохио. Эндээ болохоор үүндээ болохоор 2-ын нэмэх үйлдэл гүйцэтгээд 7-3 гардаг. 2 нь харин хасах үйлдэл гүйцэтгээд 7-3 гардаг. Энэ бодлого зохио гэж байна тий. Тэгэхээр энэ дээр яаж шинээр нэмэлтээр оруулж ирэх вэ гэвэл insert дээр нь дараад манай нөгөө нэг доошо зэс маань унаад байна. За, мэдүүлээ мэдээж ирэг энгийн батархааг энгийн батархаа дээр нэмэх юм оруулах гэж байгаа юм чинь
илэрхийлэл оруулах хэсгийг сонгоно тий. Илэрхийлэл оруулахын сонгоод тэгээд одоо бичнэ. 7-ны 3 гардаг гэхээр жишээ нь 2-ыг хувааханд 7 тий. 2-ыг хувааханд 7 дээр нэмдэг нь 1-ийг хувааханд 7. Гэх мэтчлэн ингээд бичиж явуулна гэсэн үг шүү. Тэгэл дахиад дараа нь шинээр илэрхийлэл оруулж ирэх гэж байгаа бол энэ дээр insert-ийг сонгож байгаа л дахиад энийгээ сонгоод оруулна гэсэн. Мөн энэ дээрээ функц оруулж болдог бас. Гэхдээ манай гол зорилго бол илэрхийлэл оруулах байгаа тий. Insert нь яагаад вэ? Одоо та наа дээр бичнэ гэсэн үг. Багш жоохон доо. Юу жоо мэдэрхий шүү. Мэдэрч чинь зэрэг юм. Чи болно да. Сокийн шулуун дээр нь дарах юм шүү. Хүүхдүүдээ Энийг хэлхийм гэхээ цаад байгаа. тийм байна. Нөгөө шийдлэл хийгээ мангаш. Уг нь зүгээр өсөн тий. За тэгээ оруулах юм байна. За одоо жишээ нь энэ ихний сурагч. Энэ ариун жаргалыг хараа юу ч хийгээгүй тэгээ сабмит дараа суучдаг. Яасан айхтар хөөхтэй бай. Хийцэн юм шиг зариалаад тэгээд. За энд болохоор оригломоо гэдэг хүүхэд хийж явж байгаа юм байна тий. Багшаа гэсэн. Өөн дэлгэр сайхан гэдэг хүүхэд бас нэг нэмэх нэг хасахтай бодлого оруулсан байна. Тэрийгэ бодож харуулсан байна хэдүүлэнд нь. За гэх мэтчлэн хүүхдүүдийн даалгавруудыг ингээд даалгавруудаар нь ингээд шууд 20 дугаар дасгалыг яаж хийснийг ингээд нэгтгэхэд нийтээр нь ингэж харж болно сурагчдынхаа гүйцэтгэлийг. Эсвэл саяных болохоор сурагч бүр одоо ариун жаргал гэдэг сурагч хэрэг гүйцэтгэлтэй яваа гэдгийг ингээд харчиж болно тий. Одоо манай энэ чи ямар тал вэ? Зүүн тал харагдаж байна. Одоо ариун жаргал бол 9 даалгавар 12 даалгавраас 9 даалгавар гүйцэтгэсэн байна. За ямар ч байсан үг нь эндээс нь ингээ хараа гүйцэтгэлийг харчин. Тэгээд энэ хүүхэд маань хэр гүйцэтгэлтэй байгаа гэдгийг ийш нь энэ settings дээр нь дарж агаад хуваар илэрхийлж харъя гэх юм бол энэ дээр нь хувийн сонгоод тэгээд одоо жишээ нь ариун жаргал 75% гүйцэтгэлтэй, Эрдэнэсов 75 гэх тэгээ оргилмаа 92 гэд ингээд татангууд энийгээ ингээд файлаа ингээд татаад авчиж болно. Эсвэл ингээд копидод өөр газарт оруулаад шууд үргэлжлүүлээд юм хийгээ явуулчих болно. Ийм даваа талтай байгаа. За асуух зүйл байна уу? Даалгавар гүйцэтгэхэд эсвэл өөр үүнтэй холбоотойгоор асуулт байна уу?